За өнгөрсөн 1-р сард миний бие одоо өөрийнхөө туслан дээр очиод одоо туслангийнхаа одоо нэг 5-ыг хайсан 5 хэмжээтэй байшингаа хийн одоо 100-аар хэрхэн яаж халаажгаа талаараа одоо мэдээлэл хийсэн. Тухайн үед бол бараг сая орчим хүнд хүрч маш их хэмжээний одоо иргэдийн тэмцээг авч байсан. Ерөөсөө агаарын бохирдлоос одоо хамгийн хурдан салах хамгийн одоо хурдтай бөгөөд үр дүнтэй шийдэл бол хийн халаагуур юм а хэмээн тухайн үед би ярьж байсан. Гэхдээ миний үгээр бол болоогүй байх л да. Ямар ч байсан хотын даргаас санаачлаг гаргаад засгийн газрын хуралдаанаар хилцүүлээд эмчлийн хувьд одоо 32-оос 50 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлнэ гэдэг шийдвэр гарсан байна. За хийн халаагуурт шилжсэн дулаалгын асуудлыг шийдсэн айлуудад сар болгон 100 мянган төгрөгийн татаасыг одоо засгийн газраас өгнө гэдэгцэн байна. Энэ бол бүр маш сайн. Дээрэс нь нэмээд одоо бид нэр 1 кг ахын газыг 3300 төгрөгөөр худалдаж авч байгаа. За ингээд энэ газыг засгийн газраас судлаад үзсэн чинь одоо энэ хийн одоо түлшийг импортлдог 10 гаруй аж ахуй нэгжүүдийн одоо яг худалдаж авдаг хил үн гэдэг нь шүү дээ. Хил үн 1650 төгрөг юм бэ 1 кг. Тэгээ энийгээ жижиглэн худалдаанд ингээд зарах болохоор яг үн 2 нугалраад 3300 болчихж байгаа юм байна. Тэгэхээр засгийн газар энэ асуудал дээр нь мэдээж нөгөө одоо жилд чинь нэг 40 орчим мянган тонн хий оруулж ирдэг аж ахуй нэгжүүд чинь их хэмжээтэй буюу одоо 100 мянга орчим килограммыг оруулаад ирдэг болохоор мэдээж үн ханшинд буурах асуудал бий болно. Үнэн нь буурнаа. 3300-аар байсан бол магадгүй 2000 ч болох юм билүү. 2200-300 ч болох юм билүү 1 кг. Ингээ үн буураад эхлэхээр агаарын бохирдол бодиттой үр дүн бий болно. Жилд 50 мянган зуух байхгүй болно гэдэг чинь бол агаарын чанар маань бол үнэмлэхээ хурдан цэвэршнэ л гэсэн үг. Тэгээ хүмүүс бодоод энэ шахмал түлшинд ингээд угаартаад байгаа хүмүүс чинь хийн түлшинд угаартаад дэлбэрээд байгаа юм биш үү гэсэн айдас байгаад. За тэгэхээр энэ ер нь яг байгалийн хийгдэж өөрөө бол яг цэврээрээ бол ямар ч үнэргүй тийм зүйл юм байна. Тэгээ Солонгос улс одоо яг агаарын бохирдлоо бууруулж игээд хийн түлшин шилжих үед тэр 20-р зууны сүүлээр шилжих үед хүмүүс нь бас нэг хийн түлшинд энэ газанд амар олноор угаартж өгчээсэн юм билээ. Мэдхгүй үнэртэхгүй учраас. Гэтэл энэ угаараас сэргийлэх арга нь юу болсон бэ гэхээр нөгөө тэр хийн дээрээ тусгай тийм үнэртэй бодис нэгсэн. Одоо бид нэр ингээд нэг гэртээ нэг ахын газаа асаангууд пис гэдэг нэг хамрал руу синх зоригсон нэг бүр илт хурц үнэртэй нэг аимшиг мохоо нүр үнэртдэг штеп. Энийг одоо ямар ч хүн үнэртэй шууд мэддэг. Тэгэхээр шууд хий алдж байгааг мэдчихсэн учраас хүмүүс нөгөө тесэрч дэлбэрэхгүй байна. Хоёрдугаар тэр чинь үнэртэж байгаа учраас нөгөө угаараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэсэн үг. Шахмал түлшинд болохоор бид нэр үнэртэж байгаа угаарч байгаа мэдэхгүй байсараа явцдаг бол хийн түлшинд бол ийм эрсдэл байхгүй маа. Хоёрдугаард маш олон айл өрхүүд энэ хийн түлшийг чинь хэрэглээд байгаа учраас одоо нэг манаа хүрдлээ шүү дээ. Ингээ хийн халаагуур шиг хэрэглээд үр чимийг нь хүртээд байгаа учраас одоо бол ингээд нэг хүн амьтан өгсөн барьсан асуудал гарахгүй байгаа учраас цаашдаа ч гэсэн ийм асуудал гарахгүй. Одоо энэ ирэх энэ одоо энэ 4 5 6 7 8 9 сарын хугацаанд ард иргэдтэй хийтэй хэрхэн яаж харьцах бүх арга замыг нь сайдар заагаад сургалтыг явуулаад өгчих юм бол хийн түлшнээс одоо угаартах хийн түлшнтэй дэлбэрэх тийм асуудал цаашдаа усмын гарахгүй гэдгийг би бол хэлж чадхаар байна. Тэгэхээр Монгол улс бол мэдээж алс хугацаандаа бол орон сууцжуулах гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугамсуулжэнд холбох за тэгээд цахилгаан халаагуурт үе шаттайгаар шилжүүлэх зэрэг олон ажлуудыг хийх л байх. Гэхдээ энэ ажлуудыг хийгээд мэдээж тодорхой хугацаа ордог юм а 5-аас 10 жил эрчим хүчний асуудлыг бол 2-5-аас 7 жилийн хугацаанд шийдэх байх. За орон сууц дэд бүтцийн асуудал гэх юм бол магадгүй 15-аас 20 жилийн асуудал яригдах байх. Тэгэхээр энэ удаан жилийг хүлээхгүйгээр хамгийн урд нь шийдэх хамгийн хямдхан арга бол хийн одоо арга юм аа. Тэгээ маш чухал шийдвэрийг маш хурдан гаргаад ингээ явж байгаад би хувьдаа бол маш их баяртай байна. Ер нь цаашдаа бол айл өрх болгон маань ингээд хийн түлшин шилжих юм бол хийн түлшин одоо энэ халаагуур чинь давуу тал нь юу вэ гэдгээр өмхий үнэр байхгүй. Хор хөнөөл байхгүй. Тэгээ ядчил хүмүүс нэг өглөө босоод нэг өмхий нүрсээ төлөвлөдөд үнсээ божигнуулаад балертаад нэг ойртонгууд нэг огүйд сутмаар муухай нүрийн нөхцөлөд явдаг тийм асуудал байхгүй болчихноо. Үнэхээр Улаанбаатар хотод маань үр дүнгээ өгөх хамгийн зөв шийдэл нь одоо явагдаж байна. Тэгээд иргэд та бүхэн ч гэсэн одоо энэ аюуг маш их дэмжээрэй. Магадгүй нэг гуй дагаж хүзүү өгчээр ингээд засгаас нь дэмжээд ингээд хийн түшийг хямдруулаад гэх юм бол надад ч гэсэн маш ашигтай. Ягаад гэхээр би одоо энэ гэртээ бол хийн
баллон тавиад бас нөгөө хэдүүл индукцэн билетийг халуун тоогоос ашигладаг байхгүй дандаа нэг газан дээр хоолоо хийгээ сурчихсан. Ингэснээрээ тог эрчим хүчний төлбөр нь маш бага гардаг. Дээрээс нь эдгээд улс орон бас эрчим хүчний хямралтай байх үед нь бас яг тэр оргил ачааллах нь үеэр нэг ч ихсэн индукцэн зүг хасахгүй болгох үүднээс бас нэмэр болох үүднээс энэ ажлыг хэрэгжүүлсэн чинь цаашдаа бол хэд шивэл болчихдаг юм билээ. Нэг хийн дээр ингээд ил гаал дээр ингээд хоолоо хийгээ сурцсан хүн чинь индукцэн дээр ихэр амар бүлийн удаан дургуун өрмөр болчихдог юм билээ л дээ. Тэгээ одоо Монгол улс маань хамгийн гол нь эхний ээлжинд Оросын холбооны улсаас газа авдгаараа аваад ингээ явах бах. Ер нь алстаа бол нэг өмнө говь аймагт илүү хаана гэлээ. Монгол улсыг 1700 жилийн турш хийгээр хангах маш том хийнөөс илэрсэн байгаа юм байлээ. Тэгэд энэ ажлыгаа одоо энэ ордыгоо энэ даруй эдийн засгийн эргэлтэнд оруулах. За тэр ордоос Улаанбаатар хот руугаа одоо яах юм? Тэр орд дээр төсгөлсөн том хийн үйлдвэр барих юм уу? Эсвэл Улаанбаатар руу хоолой татах юм уу? Ямар ч хэлээс энэ ажлуудыг засгийн газар манаас үе шаттай хийгээд явж байгаа гэж бодож байна. Ямар ч хэлээс мань биш шүү дээ тэр чинь. Бүх мэдээж дээр сууж байгаа юм чинь. Тэгэхээр бол эхний нэг 2-3 жилийн хугацаанд бол нэг зөвшөөрөлтэй Оросын холбооны улсаас тэр газ авах. Астаа бол Монгол улс маань өөрөө өөрсдөө хийгээрээ хангаад ер нь бүх аймаг сумдаа хангаад маш хямдхан хийгээр одоо энэ агаарын бохирдол бусад бүх асуудлаа шийдэх бүрэн боломжтой болов гэж би одоо бодож байна да.